За өнөө цаг үе шиг технологи, AI маш хурцтай хувьсаа өөрчлөж байгаа цаг үед ер нь бас бидний энэ амьдралын утга учир, амьдралын мөн чанар яг юунд оршд юм бэ гэдгийг хүн болгон өөртөөсөө асуудаг байх. За тэгээ миний хувьд ч гэсэн энэ асуултын хариултыг олох үүднээс та бүхэндээ өнөөдрийн дугаараараа дэлхийн томоохон шашны зүтгэлтэн Есүс Христийн хожмын үеийн гигантнүүдийн сүмийн 15 дахь ерөнхийлөгч асан Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонд номлогч, зохиолч Гордон Битнер Хинклигийн Way to Be гэх номыг онцолж байна. За зохиолчийн хувьд гэх юм бол 97 наслсан. За энэ хугацаанд 20 гаруй номыг бичиж худалдаанд гаргахдаа тэр бүхнээс нь хамгийн их борлуулалттай, хамгийн их хүмүүст хүрсэн номоор л өнөөдрийн дугаарт онцолж байгаа Way to Be гэх ном шалгарсан байгаа. За тэгээд номны хувьд ерөөсөө 9 ways to be happy and make something of your life гэсэн гарчигтай. За аз жаргалтай амьдрах 9 арга зам гэж хэдүүлээ орчуулж болно те. За ер нь яг номыг гаргаж чадаа 92 настай байсан. За тэр 92 настай хүний зүгээс те тэр үхээс бусдыг үзсэн хүн гэж яриад байгаа шүү дээ. Тэр 1-2 дугаар дайныг даваад гарцсан. За тэр өлсөглөн хямрал бүхий л зүйлийг даваад гарсан хүний зүгээс ер нь яг энэ аз жаргалтай амьдрал гэж юу юм те? Үүнийг тодорхойлдог 9 нэр томьёо байж болох юм байна гэсэн нэг ийм 9 зүйлийг бол дурдсан байгаа. За тэгээ миний хувьд яг энэ 9 зүйлийг 3-3-аар нь багцлаад та бүхэндээ товч тодорхой яриад өгье гэж бодож байна. За эхний сэдвт нь мэдээж хувь хүний мөн чанарын тухай. За энд нь бол be grateful, be clean, be true гэсэн 3 нэр томьёо орж ирж байгаа. За be grateful гэдэг нь талархалтай байх гэсэн үг шүү дээ. За яг ихэнх хүмүүс орон гэртэй байгаадаа баярл. За идэх хоолтой байгаадаа баярл. Энэ хорвоо дэлхийд төрсөндөө баярл гэж л хэлдэг. Гэхдээ номны зохиолчийн зүгээс яг тэр ойлголтоос нь биш, тэр талаас нь биш. Харин эсвэргээрээ яг өнөө цаг үе шиг 21-р зуун шиг технологи AI маш хурдтай хөгжсөн. За алдаж онох хэрэг чөлөөтэй. За өөрөө л хүсэх юм бол, өөрөө л хөдөлгөөн мөрлөх юм бол ямар ч том зүйлд хүрэх боломжтой, тийм потенциалтай цаг үе төрсөндөө талархаа гэсэн мессежийг бол хүргээд байгаа. За тэгтээ яг энэ ойлголтын дээр миний хувьд юу гэж бодож байна гэхээр хүмүүс ер нь бидний үед юм байсан бол гэж ярьж байгаад нэг мөрөөдлөө ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Харамсаад ч гэх юм уу. Гэхдээ миний хувьд яг энэ ойлголт бол эзэж дуусахгүй гэж боддог. За жишээ нь бидний ээж аав, өвөө эмээ, бусад өөр ахмад настай хүмүүс бидний үед ийм гар утас интернет байгаагүй. Хэрвээ байсан бол яан ч гэдэг юм те. Тэгж ярьдаг. Харин эсрэгээр бид нар ч гэсэн ирээдүйн хойч үед те ач зэнэртэй болоод тэдний үед амьдрахад бидний үед ийм нисдэг машин байсан бол бидний үед ийм робот гэрээ үйлчлэгч байсан бол гэж бол ярина. Тэгэхээр яг миний хувь хүний зүгээс зөвхөн 21-р зуун шиг гэлтгүүгээр хүн болгон зүгээр л өөрийнхөө амьдралд эзэн байгаад өөрийнхөө амьдралаар амьдрья гэсэн утга санааг бол дэвшүүлж байна. Та бүхэн бас юу гэж бодож байна те? За хоёр дахь сэдв нь болохоор оюун санааны хувь хүний хөгжлийн талаас нь. За энд нь юу багтж байна вэ гэхээр be smart, be prayerful, be humble гэсэн 3 ойлголт бол орж байгаа. За be smart гэдэг дээр хүн бол нийгмийн амьтан. Тийм ч учраас нийгэмдээ бас өөрийнхөө чадах чадамжаараа аливаа зүйлийг бүтээх ёстой, аливаа зүйлд туслах, оролцох ёстой. Тэгхийн тулд хэдүүлээ эхлээд юмыг сураад мэдсэн байх ёстой. Тэгээд яг зохиолчийн үүднээс болохоор тэр IQ, EQ гэдэг зүйлийг хооронд нь хослуулад тэгээд сурж боловсроод дараа нь тэр олон нийтэд сайн сайхан зүйлд оролцож бүтээгээрэй гэсэн ойлголтыг бол өгсөн. За дараагийнх нь 2 ойлголт нь болохоор be prayerful, be humble гэсэн 2 ойлголт байгаа. За
За бизнесийн салбар, урлаг спортын салбараас бусдаар бол хувь хүний одоо харилцааны талаас ямар ч тийм эго одоо бие тоосон байдал хинт ч гоё харагддаггүй шүү тий. За одоо тэр бизнесийн салбарт нь л тэр одоо эготой тий бие тоосон жоохон томчууд нь л өөрөө өөртөө ихтэй харагддаг юм байгааз харин энэ гэр бүл дотор за тэр одоо найзууд дотор бол ямар ч тийм эго хувийн бие тоосон байдал бол хинт ч хэрэггүй шүү. Тэр бол ямар ч сайн зүйлд авчрахгүй шүү гэдгийг бол энэ номын зохиолч хэлсэн байгаа. Тэгэхээр ямар ч зүйлд ямар ч одоо том өндөрлөгт хүрсэн бай, даруухан бай гэдэг зүйлийг бол сануулсан байгаа. За дараагийн зүйл нь болохоор be involved, be positive, be still гэсэн гурван ойлголтыг нийгмийн харилцаа талаас нь ярьсан байгаа. За be involved гэхээр за яг хөө тэр одоо сураад боловсрцсны дараа тий одоо сайн дурын аянд тий сайн үйлсийн аянд одоо хийж бүтээгээд за одоо бүр хүмүүст хэрэгтэй зүйлсийг бас хийж бүтээж болоо тий тиймэрхүү зүйлд оролцоорой гэсэн зүйлийг бас ярьж байгаа. За be positive, be still гэхээр угаасаа одоо тэр ямар ч үед өөдрөг эерэг үзэлтэй хүн бол ялнаа гэж бол номны зохиолч дахин хэлсэн. За жаргал зовлон хоёр ээлжилдэг гэж ярьдаг те. Гэхдээ энэ хоёр ойлголт бол тухайн хүний сонголт. Одоо хүн зовлон гэж харна уу, жаргал гэж харна уу? Энэ хүний тухайн хүний өөрийнх нь сонголт. Тийм ч учраас ямар ч үед эерэг өөдрөг үзэлтэй байсан хүн одоо байнга те happy явна гэсэн үзэл санааг бол дурдсан. Тэгэд би бас сая be clean, be true гэсэн хоёр ойлголтыг хайчиж. За энэ хоёр ойлголт болохоор за ихэнх одоо бүлэг хүмүүс за одоо тэр хар тамхи, за арх тамхи, за мансууруулах бодис өөр юу байдیں۔ Те тиймэрхүү хорт зуршлуудыг өөрт нь аз жаргал өгж гин, өөрт нь кайф өгж гин гэж андуураад яваад байдаг. Тэр зүйлс чинь чамд ямар ч ашиггүй, чиний бид ямар ч үр нөлөө одоо хорт нөлөөнөөс өөр ямар ч үр ашиггүй. Харин тэр одоо зүйлсийг нь одоо борлуулаад бизнес болгох гэж байгаа хүнд нь л ашигтай байх. Чамд бол ямар ч ашиггүй шүү гэдгийг бол ямар ч сайн зүйлд авчрахгүй шүү гэдгийг бас дахин сануулсан байгаа. За тэгээд яг хуу энэ 9 зүйлтэй энэ номыг эцэст нь базаад хэлэхэд за бас энэ ном дээр гарч байгаа 100% бол бас энэ зохиолчийн үнэн гэсэн үг бол биш. За бас 100% буруу гэсэн зүйл ч алга. Тэгэхээр яг хөө миний зүгээс яг энэ аз жаргалтай амьдралын 9 түлхүүр гэж хэлж болох. Энэ 9 одоо тодорхойлц төр за одоо авахыг аваад хаяхыг хаяад бас өөртөөхөө дуртай зүйлсийг хийгээд одоо өөртөөхөө бас зүгээс одоо аз жаргалтай амьдрах одоо тодорхойлтуудаа гаргаарай гэж бол одоо санал болгож байна. За тэгээд яг энэ номны зохиолчийн одоо in conclusion гэж ярьдэн шүү дээ. Одоо нэгтгэж хэлэхэд бол ерөөсөө л амьдрал гэсэн ойлголтыг дэвшүүлж байгаа. Одоо инээ, уйл, уурал, найзуудтайгаа орж гар дуртай зүйлсээ хий, өөртөө кайф одоо олгож байгаа одоо дуртай зүйлсээ хий. Тэрэнд нь тэр хор зуршил муу зүйлс ерөөсөө орохгүйгээр тий. Тэрнийхээ хажуугаар одоо сур, мэд, боловср хийж бүтээ гэсэн зүйлсүүдийг бол ярьж байгаа даа. Тэгээ эцэст нь бол угаасаа л амьдр зөвхөн өөртөө амьдралаа л амьдр гэсэн ойлголтыг бол ярьж байгаа. За тэгээ та бүхэн ч гэсэн одоо амьдрал жоохон ч гэсэн төөрөөд байгаа гэх юм уу те. За ер нь бас амьдрал яг юу юм гэдгийг одоо эргэцүүлж бодож байгаа хүмүүсээс энэ номыг уншаад үзээрэй гэж зөвлөе. За тэгээ энэ удаагийн дугаартаа номлогч зохиолч дахин дурдаад хэлэхэд те тэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонд Гордон Битнер Хинклигийн Way to Be номыг онцоллоо. За тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая.